Би бол их зарцуулдаг шүү дээ. Яг тэгвэл миний яг ажил бараг сошиал бараг 50% гэдэг. Бараг 10 цаг зарцуулдаг баха. Бас ажилтай холбоотой. Яс нэг насанч тэр шүү дээ болохоор. Ажлын цагийг өглөө 9-өөс орой 6 хүртэл тасралтгүй сошиал ашиглаж байгаа 10 11 цаг. Бараг 12 цаг юм уу? Эрэгтэй хүн болвол нэрээс бодчихаагүй шүү дээ. Эрэгтэй хүний нүдээр өөрийгөө авна гэхгүй. Хараг ямар хуу эмэгтэй хүн байна эрэгтэй хүний нүдээр. Тэгээ ямар ааш цантай байгааг л харах байсан бах та. Тэгээд ихэд юу ч байсан гой баярлаж л хүлээж авдаг болохоор сонин гэж содон гэх юм бол хайруулын тавглаач. Сонин билег гэхээр нэг тийм санаанд буухгүй байна л да. Гэхдээ бас хүүгээ гэж хэлт юм уу? Амьдралаас авч ирсэн тийм амар өөр мэдрэмж. Тийм хүүгээ төрүүлэх байсан. сонин бэлэг ер нь авч байгаагүй тэгэл худалч хуурамч замтал төвчдгүү дээ. Нөгөө хүнтэй ингээ ярилцж явах үед уцаа оролтод байдаг хүн амар бүдүүлсэн. ингээ хажуу суучаад хумсаа мэрэд идэв. Би яг тэрийг ингээ бүр гарлаа нь алгачаар санагдав. Өстө төвчдөг. Би одоо 4 хүүхэдтэй л болохыг хүсэж байгаа. Одоохондоо нэг хүүхэд нь хангалттай байдаг. Би 8 хүүхэдтэй болно гэж бодсон шүү дээ. Одоо 7 дутуу байна да. Энэхүү баярын дугаарт минь 2 гайхалтай эмэгтэй зочин байна. Яг хүүхэд ирэх гэж юу юм бэ гэдэг дээр маш их асуудал байна. Хаалттай байх тусам юмыг илүү их ингээд хүн сонирхоод идэг. Би бас нэг тийм одоо боловсрол охтын эрүүл аюулгүй орчинд амьдрах охтын эрхийг хамгаалах кино туслаар олон охтын эрхийг хамгаалж байгаа гэж бодож байгаа би. Заавал юм хүчрэг байх гэж ингэж хичээгээд хэрэггүй уйлмаар авилуулаарэ. Ажилгүй юм шиг хүүхдээ харахыг шаарддаг хэрнээсээ хүүхдгүй юм шиг ажиллахыг юм. Магадгүй би хацтай эмэгтэй ханы ижил сайтай учраас тийм дарамт тэр мэдэрч байгаагүй. Эмэгтэйчүүдийн баяр гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна гэхэд За сайн мэцхан 3 өнцгийн шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр энэхүү дугаар маань бол өмнөх дугааруудаас жоохон онцлогтой нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зориулсан баярын дугаар. За энэхүү баярын дугаарт минь 2 гайхалтай эмэгтэй зочин байна. Өргөдөж оролцож байна. За найруулагч, продюсер, буян төгс. За нөгөөд нь Монгол Улсын боловсролын их сургуулийн төгсөх дамжааны оюутан даваа цэцэг нар ирсэн байна. Тэгэхээр 3 өнцгийн маань өмнөх дугаарууд бол 3 өөр хүн, 3 өөр сэдвийн дагуу үзэл бодлоо илэрхийлдэг байсан мэл. За энэ удаагийн дугаартаа бол эмэгтэйчүүдийн эрх гэдэг нэг том сэдвийн дор гурлаа үзэл бодлоо илэрхийлж ярилцсанаа. Тэгэхээр хамгийн ихэнд эндээс эхлэе гэж бодож байна. Та өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх гэдэг сэдвийн дор бас нэмэлт ямар сэдв барьж ярилцахаар ирв те? Яагаад энэ сэдвийг сонгохоор болов тэр талаар ярихгүй. За эмэгтэйчүүдийн эрх гэхээр бүх эмэгтэйчүүд маань яг хүүхдээс эхлэлтэй, охин хүүхдээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд октод маань том болоод бүгд эмэгтэйчүүд их хүн болно те. Тэгэхээр миний сэдв бол би амар эмэгтэйчүүд гэхээр ерөнхийн яг эмэгтэйчүүдийн эрх гээл акц гээл амар том хүндрүүлэл одоо хуульч тийм биш учраас тэр талаараа ярихгүй миний яг мэргэжлийн дагуу би хүүхдийн уран бүтээл судлаач юм хүн байгаа. Тэгэхээр ялангуяа эмэгтэйчүүд гэхээр охтын эрхийн талаар ярилцъя гэж ерөөхдөө сэдв батсан байгаа. Тэгэхээр охтын эрх гэхээр та өөрөө бас нэг уран бүтээлч хүн аливаа уран бүтээл хийхдээ тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэж хийдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг охтын эрхтэй холбоотой одоо уран бүтээл хийж ивүү. За тэр бүтээлийг хийх явцад те охтод яг ямар эрхийн асуудал тулгамдж байна те энэ талаар ярихгүй. За охтын эрхийн талаар бол яг 2019 оноос хойш Нантнас кино төсөл 3 жилийн хугацаанд яг хийсэн байгаа. За энэ кино маань төсөл кино маань их сонирхолтой. Ягаад гэвэл урд нь яг би чи 2004 оноос хойш кино уран бүтээл дээр яваад 14 онд анхны кино хийжсэн бол яг энэ кино хийх явцад хүүхдүүдтэй ажиллах явцад яг охтууд ирэх гэж юу юм бэ гэдэг дээр маш их асуудал хөндөж хийжсэн. За яг 2019 оны
нанднаас төсөл эхлэх болсон шалтгаан юу юм бэ гэхээр яг нэг 2019 оны статистик тоогоор эхнэлхсэн өсвөрийн клиник гэж байдаг юм бэлээ. Өсвөрийн охтуудтай ажилладаг. Тэрэн дээр 2019 оны статистик судалгаагаар 1700 охин үр хөндүүлсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр би энэ дэр маш их эмгтэй хөө учраас үр хөндүүлсэн улсын эмнэлэгт одоо эхнэлхсэн яг тоон дээр 1700 охин үр хөндүүлсэн байхгүй юу? Яг статистик тоон дээр. Тэгэхээр тэр чинь цаана чинь тоон ороогүй хэд байгааг бид нар хэлж мэдэхгүй, хувийн эмнэлгээр хэд байгааг мэдэхгүй, магадгүй эмээр хэд байгааг бид нар мэдэхгүй учраас энэ дээр маш их эмзэглэж хүлээж аваад яг хуульч мөөлөгч болгоомжтой хүүхдээ эрхийг хамгаалт болгоомжтой яг энэ сэдвэрээ энэ охтын энэ сэдв маш хүнд байна. Энэ дээр кино хий гэсэн сэтэл төрөөд нанднаас кино төслөх хэлж ирсэн. За энэ кинон дээр яг ингээ охтын эрхийг хамгаалах талаараа ихэд 3 жилийн хугацаанд үргэлжилсэн гэсэн. Тэгэхээр тэр охтуудын эрх яг юун дээр хамгаалахын одоо энэ кино судалгаанд явцад бид нар заа мэдээж охтын эрх хамгаалахад үүднээс төр засаас эмгтэйгчүүдээ соёл мөрлийн хийх ёстой гэхээсээ илүү миний гал олж харсан өнцөг юу вэ гэхээр би хүүхдтэй 10 гаруй жил ажиллаж байгаа. Яг олон жилийн туршлагын үндсэн дээр охтын эрх хүүхэд охтын яг тийм яг одоо энэ үсээгүй бэлгийн харьцаанд ороод гэдэг юм уу магадгүй цаг нь болоогүй одоо бэлгийн харьцаанд ороод те үр хөндүүлээд ингэж чад юун дээр эмзэглэж байна гэхээр би ерөөсөө л огтд өөртөнд байгаа юм байна. Бид нэр амар октын хувьд ингээл амар төр засаг ингээ том яриа л те амар хуйлмал гэж ярихаас илүү октын зүрх сэтгэлийн боловсрол руу илүү хандж ярих хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон. Тэгээ октод дээр энэ нанднаас канон дээр октод бид өөрсдөө хаана хинтээ найзалж хаана байх хэвээр найзаа гэж хэнийг сонгох хэвээр юм те эсвэл октод ингээ өсвөр насны октод гэдэг юм бодчоод өсвөр насны октод ээж намайг ойлгохгүй байна би тэгээд байна гэхээсээ илүү би ээжийг ойлгож гинүү өөрийнхөө өнцгийг олж харж ээж октод засрах юм байна. Тэгвэл би тэггүй байна би ингээд ээж намайг ойлгохгүй байна би тэгвэр байна гэл би гэсэн өнцөг ихтэй тэгвэл октод нэг хүмүүжил чинь эргээр сөрөг явчихна. Тэгэхээр нөгөө октын ирэх гэдэг юм чи октын хүмүүжил боловсрал бүх юмтай хамааралтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр октод өөрсдөө зүрх сэтгэлийн боловсралтай байж огт өөрийнхөө эрхийг хэн октын эрхийг хамгаалах өнөөдөр улс орон орны хуульч мундаг ээж ааваас илүү октын эрхийг чи өөрөө октод өөрсдөө хамгаалах юм байна. Октын зүрх сэтгэлийн боловсралд өөрийг нь угаад цэвэрлэж ээж өөрийг нь зөв бодолтой зөв хүмүүжлтэй зөв төлөвшөлтэй охин байлгаж ээж өөрийнх нь эрхийг өөрөөр хамгаалах хэрэгтэй байна гэдгийг олж харж канон дээр тэр санаа илүү шигтгэж өгсөн. Яг хинтээ найзны хөрлөхөө хаана байж хин нэгний төрсөн өдөр дээр болохгүй юм уу жидэх юм уу те хаанаас ямар сэрэмжлүүл болох үүднээс хинтээ найзны хөрлж чинь үг хэлж байгаа ярьж байгаа бүгдийг октод өөрөө хянах хэрэгтэй шүү дээ. Кино бүх киноныхаа сцен болгонд анги болгонд шигтгэж өгч байгаа. Тэгээ энэ киног яг 3 жилийн хугацаанд төсөл кино хийснээр маш олон октод маш олон эцэгчүүд бид нар тандж ирсэн. Яг одоо өсвөр насн дээр ийм октод ийм асуудал тулгараад байна. Та зөвлөөч октодоо яаж харьцах вэ? Тэгэхээр эцэгчүүд чанцсан октодч маш манайх яг энэ нанднаас кино төсөл яагаад манайх ч өөрөө продакшнаас гадна дугуйлантай хүүхдүүдийн сургалт хөгжлийн маш их хүүхдүүд хандаад яг өөрсдөө ингээд зөвлөгөө авч эцэгчүүд октодтой зөвлөгөө авч яваад яг ингээд гоё ээж охин хоёр одоо өсвөр насны охинтойгоо яг найз шиг ярилцчихэд дотор нь орж иж бид нэр яг дотор нь орж иж охиноос судалж иж ярилцчихэд охиныгаа засах юм байна гэдэг ойлголж байгаа. Миний хувьд ч гэсэн нэг уран бүтээлч багш найруулагчгүй учраас октодтойгоо яг чөлөөтэй аяг их ярьдаг. Амар би багш гэсэн үнцгээс арай октодтойгоо айлхахаас илүү найз үедээ найз нь байж тэр дотор нь байгаа богж байгаа юмыг ойлгож ухаж ээж гаргаж ирээ дараа нь ярилцахаар хүүхдэд сэтгэл хонгоод магадгүй энэ кино төсөл нөгөө октын эрхийг хамгаалах кино төслөөр олон октын эрхийг хамгаалж байгаа гэж бодож байгаа би. Олон октын тархинд маш олон зөв мессеж өгч чадж байгаа. Одоо тэр манай хайрын цэслэнгийн пэйж дээр одоо Монголд хамгийн топ 300-аад мянган дагагчтай болох гэж байгаа байхгүй хүүхдийн. Тэгэхээр тэн дээр маш олон октод үзлэлээр л эндээс ийм ойлголоо тэгж болохгүй юм байна. Октод үнцэнтэй байх хэрэгтэй юм. Үерхэл нөхрөлтөй үнцэнтэй хандах хэрэгтэй юм байна гэж ойлгоод эхэлж байгаа байхгүй. Үерхтэй хүртэл нэ хүсээг багт бэлгийн харьцаанд орох болоогүй байгаа юм байна. Бэлгийн харьцаа гэж юу вэ? Энэ чөлөөтэй бид нар ерөөс ярьж чаддаг. Хаалтаа нөгөө чинь ээжтэйгээ яг бэлгийн харьцаа юу яриад байгаа чи юу үерхэд байгаа ингээл бид нар чинь тэгж хаагаад байгаа. Чиний үерхэл чи одоо хичээл минь номоо хийхгүй юу үерхэл яриад байгаа. Гэл ингүүл бид нар буруу болчих. Үерхэл гэдэг тийм байдаг зөв үерхэл юм байдаг. Бэлгийн харьцаа чи юм байдаг шүү дээ. Ингүүл жирэмсэн болдог байхгүй. Үерхтэй ингээл ээж нь ингээ яриад эхлэнгууд охин ингээл нээлттэй болоод эхэл. Ерөөсөө л канон дэр тийм. Охтод мэдхгүй октод ч нөгөө бэлгийн боловсралгүй мэдхгүй чадахгүйгээс болоо алдаад байгаа байхгүй. Энэ нөгөө 1700 цаг өөр хөндлөж байгаа мэдлэггүй боловсралгүй. Тэрнээс бүгд хүмүүжлэг октод биш шүү дээ. Бүгд муухай октод биш байхгүй. Тэгж харж болохгүй. Мэдээд магадгүй бид нар сэрэмжлүүлээд хилээд ойлгуулсан бол бас болохгүй. Магадгүй дагаад хөвгүүдийг ч гэсэн бэлгийн боловсралтай сэтгэл зүйн боловсралтай болгож байгаа. Энэгээрээ л бид нар одоо энэ кинонд төсөл бол
маш амжилттай 3 жил үргэлжлүүл энд одоо энэ кино төсөлт одоо нийтдээ 500 гаруй хүүхэд оролцсон тоглосон байгаа байхгүй гол бол нь туслах дүрд тэгээд хэдэн мянган хүүхэд үзсэн одоо боловсрал телевизээр та нар хэрэг мэдсэн бол 19 онд их шуугуулсан штэ юу яриад байгаа эцэгч ямар заван кино вэ те үнсэлцлээ энэ тэр хоёр хүзэр дамжуулаад инглээ тэгэн гол тэр мессеж хүүхэд нийгмийн анхаарлыг татсан байхгүй бид нар татаад хүүхдүүдэд юу хийж хаана юу хийж явж байгааг анхаараач эцэгчүүд нөгөө эцэгчүүд хүүхдүүдэд анхаарахгүй байснаар гинт харсан чинь нөгөө хүүхдэн жирэмсэн болсон тий анхаарахгүй явж гинт ажилтаа явж байгаа харсан хүүхд жирэмсэн болсон өмнө нь ярилцаагүй л байхгүй хаана юу хийж байгааг мэдэхгүй бид нар нөгөө хэрэгцээ мөнгө төгрөгийн хэрэгцээг нь хангачаал сэтгэл зүйн хэрэгцээ юу вэ гэдгийг судлааг байгаа байхгүй тэгэл нөгөө хүүхдүүд эцэгчүүд гинт анхаарч эхэлсэн шүү дээ тэгэл манайх руу чинь маш олон эцэгчүүд хандаад манад очиад одоо хэд дахин ихсэж тэгээ боловсрол телевиз рүү хүртэл гаргахад маш олон эцэгчүүд хүүхдүүд утсан дуграад ажиллахгүй ийм байдал гэсэн. Тэгэхээр охидын эрх гэдэг зүйл дээр ярихаар магадгүйс өөрийнхөө одоо охид гэдэг хэр ч мэдээж насан туршиг бол явчихж байгаа юм л да тий 18-аас доош насны хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдийг охид гэж ярьж байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн эрхийг миний бодож байгаагаар бол эцэг их нь ялчгүй хамгийн түрүүнд хамгаалах ёстой, эрхээр нь хангах ёстой. Тэгэхээр охтуудаас ингээд одоо эрхээ бүрээ эдэлж чадахгүй тэр нь ингээ мэдлэг боловсралгүйгээсээ болоод ч юм уу хин нэгний золиос болоод аливаа гэмт хэргийн золиос ч юм уу те хин нэгэнд ашиглуулах байдлаар яваад байна гэж хахаар гэр бүлийн хүмүүжлэлэн дээр маш чухал юм болоо гэж би хардгийн. Ямар ч одоо мундаг боловсралтай байгаад эцэг их нь одоо маш буруу харцдаг ч юм уу те тийм нэг гэр бүлийн хүмүүжил олгож чадаагүй хүүхэд болвол ер нь бол их хэцүү шттэ. Яаж цаашаага ямар ч мундаг боловсралтай байлаа гэсэн ингээд гэр бүлээсээ харж өссөн авсан тэр одоо мэдрэмж мэдлэг юм нь үргэлж тэр хүүхдэд саад болох ч юм уу те хангалттай мэдлэг мэдээлэлгүй эцэг их нь үл хайхардаг тийм байгаад хараас охид бүрэн эрхээ эдэлж чаддгүй болоо гэж хардаг. Дээрээс нь охидын эрх гэхээр охидын юм одоо боловсрал охидын эрүүл аюулгүй орчинд амьдрах мэдлэг боловсрал эзэмших энэ эрхтэр нь бас олон нийтийн зүгээс амар их занал хэл ирдэм болов гэж харддаг тийм. Тэгэхээр тэр хүүхэд ингээд за гэр бүл нь мундаг харилцаатай үнэхээр гэр бүлийн боловсрал сайн байхад сошиал орчин гэж нэг амар том сүрэг зүйл бүр ингээд бүүн хар үйл шиг юм яваад штэ. Тэндээс бас маш их дайралтанд өртөг. Зүг зүгээрээс хүүхдүүд бас ингээд дайралтанд өртдөг. Тэндээс бас ингээд маш их дарамтыг мэдэрдэг болов гэж хардаг. За дээрэс нь бид нар энийг юм дээр алдаад байт юм шиг санагддаг. Сүүлийн үед сошиалаар амир их энэ талаар ярьдаг болсон байлээ. Охтын эрх гэх хүн болгон ярьдаг. Тэгсээрээсээ нөгөө хүүгүүдийн эрх, хүүхдийн эрх гэдэг юм ингээд тэгш эрхийн талаар нэг амир ярихгүй сүүлийн үед бол охтуудаа хайрлаа, охтоо хамгаалъя гэл ерөөсөө бүлхүү бүгд охтын эрхийн талаар яриад байдаг. Тэгэнгүүт цаана нөгөө бас эрхтэй хүүхд хаягдаад үлдчихдэг гэд сошиал орчноор бас зөндөө олон видео юмнууд явуулаад нөгөө нэг эрхтэй хүүхдээ нөгөө нэг эмэгтэй хүүхдэд гар урж болохгүй, хүчирхийл үлдэж болохгүй гэж заачингуудаа бид нар буцаад охтуудтай хэлдэггүй. Яг адилхан шүү, адилхан эрхтэй шүү. Чи одоо нөгөө нэг эмэгтэй гэдэг утгаараа чи давуу эрхтэй байна гэсэн үг биш шүү гэдэг зүйлийг бид нар ерөөсөө охин хүүхдэд хэлдэггүй юм шиг байна. Чи ингээд эрх таних байх ёстой, чи эрхлэх ёстой, чи хайрлуулах ёстой. Ял охтуудаа эрхлүүлээд идэг. Нөгөө талаар нөгөө охин өөрөө ингээд хүчрхийлэгч болсон байдаг тий. Өөрөө ч мэдлгүй ингээд эрхтэй хүүхдэйг амар дээрлэхтэй. Одоо нөгөө нэг сумын сургуулийн атмаа охин мохон гэл нэг хэсэг нилээ бичлэг явсан штэ ингээд эрхтэй хүүхдүүдийг зодж байгаа дээрлэж байгаа сургууль дээр анги дээрээ. Тэгэхээр энэ дээр бас эцэг эхчүүд маш их анхаарах хэрэгтэй болов уу гэж боддог. Энэ охтын эрх талдаа боловч аливаа нэг зүйл чинь ингээд параллел үүдэж штэ нэг юм нөгөө юмараа хязгаарлагддагтай адилхан. Хэрвээ эмэгтэй хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, охтын эрх гэж ярьж л авал тэрний цаанаас хариуцлага ухамсар байх хэрэгтэй болов уу. Тэгээд эцэг эхчүүд энэ дээр нэлээд анхаарах шаардлагатай болов уу гэж би экспүүлчнийхаа нүдээр ч юм уу те эмэгтэй хүн бас өөрөө бас охин хүүхэдтэй өнөд бас яг тэгж хараад идэг. Тийм та хоёрын ярьсан дээрээс бас ингээ үндэслээд хэлэхэд ерөн хаалттай байх тусам юмыг илүү их ингээд хүн сонирхоод идэг. Би бас нөгөө нэг одоо өсвөр насаад өнгөж ингээд туулаад яг дараагийнхаа шатанд ингээд гарч байгаа хүн шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө ингээд туулсан замаар ингээд харахад ээж аав нь ингээд маш их ингээд хааж боодог бэлгийн боловсрол ч юм уу эрхэл нөхрөл ч юм уу ингээд хааж боогод байхаар энэ нэр юу юм болоо гэж амар сонирхдаг гэсэн баггүй. Тэгэхээр яг эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд хаалттай байх тусам сонирхдаг. Нээлттэй байлгаад байх тусам тэрийг ингээд хүүхэд мэдсэн чи өө юм байна гэж ойлгочдаг гэдэг талаас нь. Тийм. Нөгөө одоо
яг л одоо нэг өсвөр насны хүүхдүүд чинь сониуч тэгээд дээрэс нь яг нөгөө ингээд нэг татцсан нарийнхан утсан дээр алхаж идэг гэж байгаа байхгүй юу. Ингээд зөв амьдрал руу орох уу, цаашдаа зөв төлөвшлөлтөй бие хүн болж өсөх үү, эсвэл бол алдах уу, тий? Алдаад хар толболдох уу, үлдээх үү, эсвэл бүр тийшээ улам цаашаа дамжих уу гэдэг хоёр сонголтын дээр байж идэг. Тэнгүүд эцэгчүүдээс яг энийг гол түлхүүр нь болт юм шиг байна, тий? Яг аль тал руу түлхэх үү гэдэг нь. Тэгэхээр яг даваа цэцгийн хэлдэг яг үнэн бах тий, нөгөө яг сониуч насан дээрээ одоо жишээ нь ингээ бэлгийн боловсрал гэдэг ярингуут тий, одоо эрэгтэй битүү хоёр хүний хооронд үлдэгдэх зүйл байгаа даа. Тэнгүүд мэдээж мэдхгүй шүү дээ өсвөр насны хүүхд чинь. Тэгээд 10 жил нэг эрүүл мэндийн хичээл дээр нэг хальт цухас л одоо заадаг байгаа шүү дээ тий. Эрэгтэй эмэгтэй хүний ялгааны юм одоо бэлэг эрэгтэй юм гээд тэгээ заачдаг. Тэгээ ээж аваасаа очиж асуугаа загнаад идэв. Чи одоо өдий багаас ийм ярьлаа. Тэгснэ нөгөө манай монголчуудаас тэгдэж нөгөө нэг одоо бүр энэ их захаа алдаад ээж автайгаа юм ярих нь дутчих энэ төр гэж загнаа хийчихэнгууд нөгөө чи хинч хэлэхгүй болохоор чи өөрөө нөгөө хийж үзэх гээд ч юм уу. Эсвэл нөгөө нэг арай нэг өөрөөс нь төрүүлээд мэдсэн нэг дээд ангийн ч юм уу нэг найзууд байдаг шүү доктодод. Тэднээс асуугууд мэдээж хүүхэдтэй юу зөвлөж заах уу гэдэг чи ойлгомжтой шүү дээ. Өөрөөсөө бүрэн бүтэн мэдэхгүй байгаа юм чинь. Тэгэл нэстэ нэг нэгэндээ хөтлөгдөөл буруу юм руу ордог байх гэж ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө эхний сэдв дээр ярихад эцэг эхчүүд л маш их ярилцах хэрэгтэй байна тийм. Охтуудтайгаа ярилцах хэрэгтэй. Охтын эрхийг 100% хамгаалахын тулд хүчрэхэг өөрийн гэсэн одоо бодолтой мэдлэгтэй охтуудыг бий болгож хүмүүжүүлэх нь хэцүү байх нь тийм үү. Нээлттэй ярилцах чухал болж байгаа байхгүй. Тэгэхээр эхний сэдв бол энэ төрөд хаагдж байна. Тэгэхээр минийх жоохон сериусны сэдв сонгололтоо эмэгтэйчүүдийн эрх гэдэг том сэдвийн дотор яг эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой нийгмээс бидэнд одоо тулган шаарддаг нэг зүйл ярих гэдэг. Энийг ингээд 3 сарын 8 болгоод эмэгтэйчүүдийн эрхийн өдөр өгөх тусам хүмүүс амар их ярьдаг. Мэрсэр ингээд сошиал орчинд явж идэг. Тэрний үхээр нийгэм нь ажилгүй юм шиг хүүхдээ харахыг шаарддаг хэрнээсээ хүүхдгүй юм шиг ажиллахыг эмэгтэй хүмүүс тулгадаг. Бид нэр яг ялангуяа Монгол эмэгтэйчүүд яг ийм нийгэмд амьдраад байна гэд энэ яг зөв замаар яваад байгаа юм уу? Эмэгтэй хүмүүсээ яах ёстой юм бэ гэдэг юм айгүй их явдаг. Энэ дээр нэг бас том хилцүүлгүүд бас явж исэн санагдаж байна. Тэгэхээр энэ дээрээс гурлаа юун тулд бас эмэгтэйчүүдийн баярын гол утга чинь те эрхийн хамгаалах өдөр илээ. Энэ тал дээр бас нэг жоохон бодлоо солилцъя гэж бодож байна. Миний хувьд бол яг энэ бас үнэн. Ялангуяа бас нэг өргөтлгөөсөн ээжүүд, ганц бие ээжүүдийн хувьд бол энэ бүр хүн дээр тусдаг. За яг гэр бүлтэй нөхөртэй тийм ээ. Тийм хүмүүсийн хувьд бас хүн дээр тусч байгаа. Тэгэхэд өргөтлгөөсөн ганц бие ээжүүдэд бол бүр хүнд тусдаг. Дээрэс нь бас энэтэй холбогдуулаад нэг одоо цэцэрлэг сургуулийн цаг бас амар төвхтэй байдаг тийм. Ялангуяа эрэгтэй хүмүүс ч юм бол за одоо яг сүүлийн үед одоо шинэ залуу аавууд өөр бусад хүмүүсчэндээ ингээд нийгмийн дагаад үзэл бодол хандлага нь өөрчлөгдсөн байна. Гэхдээ ихэвчлэн ихэнх хэрэгтэйчүүд нөгөө нэг гэр бүл арын амьдрал юм руу нөх амар оролцоод идэггүй. Нэг гэр бүлээ тэжээх хэрэгтэй гэдэг байдлаар ажиллая гэдэг тэрэндээ 100% анхаарал явуулдаг бол эмэгтэй хүмүүс ажиллахын хажуугаар арга гэрээ зохицуулдаг. Нөгөө хүүхдүүдийнхаа сургууль соёл боловсрал бүх юмыг зохицуулдаг. Тэнгүүд ингээд ажиллаа хийж ангууд нөгөө хүүхдийн хичээл тарах цаг болно. За тэнгүүд улсын цэцэрлэгт хүүхдээ өгдөг бол нөгөөтг нь орой хаа исэн 4:30 гээд харчин ирж авахыг шаардна. Нөгөө ажил нь болохоор 6-аас тараад идэг. Ингээ энэ хоёрын дунд эмэгтэй хүмүүс яг бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд ер нь нэлээд хүнд байд юм шиг санагддаг. Иннээсээ болоод буцаад нөгөө сүргээр яг нийгмээс буцаад тэр эмэгтэйнд амар их дарамт ирдэг, шахалт ирдэг. Тэгээд ер нь манай Монголд ингээд олон хүүхэдтэй за нэгч байсан нөгөө хүүхэд нь жоохон болвол ажил их боломжгүй байдаг. Иннээсээ болоод гэр бүлийн хүчирхээлтэй амар их өртдөг тий. Чи одоо орлогогүй гэртээ суудаг гэдэг байдлаар магадгүй хажуудах хүнээсээ хүчирхийллийг мэдэрдэг. Найз нөхдөөсөө, нийгмээс, эцэг эхээсээ, өөрийгөө хүрээлж байгаа хүмүүсээс хүчирхийллийг мэдрэх гэдэг юм шиг байна. Тэгэхээр энэ дээр яг та хоёрын бодол яг юм. За танаа нэвтрүүлэгч болохоор нөгөө өнцөг гэж байгаа учраас миний зүгээс 3 өөр өнцгөөс ирнэ хэвээр ярьж байгаа гэж бодож хүн болгон л өөр. Тий би болохоор яг өөр дээрээ бодох юм бол надад бол тийм амар дарамттай ч юм уу хүүхд өсгөхөд ажил хийх гэсэн мөртлөөс ажилгүй юм шиг хүүхд өсгөх гэж бүрээсээ бодогдож байгаагүй. Миний хувьд бол магадгүй би их азтай эмэгтэй хань ажил сайтай учраас тийм дарамт төр мэдэрч байгаагүй учраас хүүхд өсгөх ч юм уу гэр буцаа ажил би өөрөө яг дуртай ажиллаа хийдэг.
давхар магадгүй ажил ихтэй үед хүүхд харах энэ төр ачааллыг ерөөс үүрч байгаагүй. Манай нөхөр үрчдэг давхар битээр яг харилцаа хин завтаа завгүй бүгдээр үрч чи тэгэх ёстой гэсэн юм байдгүй. Би чи их магадгүй их даварсан ирэх эмхтэй байхгүй юу. Тэгээд хүүхдэд төрүүлчихэд хүртэл ингээл нөгөө эмхтэйч чинь хүүхдэд төрүүлчихэд шүнийг хөхүүлээл ингээд нөхөр нь одчихдаг бол манай ингээ хүүхэд ингээд бага байхад ингээд манай хүүхэд ингээ ойлгохоор аав нь усаа авчдаг. Тэгээ би ингээ унтчих тэр миний мөөм хөхүүлчихэд ингэж мингээ сэрдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр тийм халамжтай нөхөртэй учраас бас тийм тэр талаас нь ярьж мэдэхгүй байна. Тийм эмхтэйчүүд олон байгаа харж байсан. Олон дарамттай тэгээд стресс ихтэй тэгээд өөрийгөө арчилж чадахгүй гэдэг ч юм уу стресстэй тэгээд гэр бүлийн харилцаанд нөхөртөөгөө харилцаанд хэцүү болчдөг нөгөө стресс нэгтэй хүүхдээ явах ажлаа явах гэл бүгдийн зохицуулах гал хөөрхөн амт ингээл эсвэл нөхөр нь би тийж ин тэгж ин гээл ингээд бүх юмдаа орчдөг тийм юмзандаа харж байсан. Миний хувьд бол энийг ярих хамгийн чухал эрхлээд эмэгтэйчүүд бид огтуд гэдэг юм те бүгд эхлээд хань ижлээ сонгохдоо зөв хүн сонгох хэрэгтэй л гэж боддог. Амьдралаа сонгохдоо амьдралд хамгийн чухал хоёр сонголт мэрэгжил сонголт, ханийн сонголт гэдэг. Тэгэхээр ханаа сонгохдоо өдөө өрхтэй судлаад тэр хүнд би ямар темпераменттай хүү юм, надтай хин тохирох юм, би өөрөө ийм характертай надад ямар хүн тохирох юм гэдэг их судалж иж сууж иж тэндээс үр хөвгттэй болох хэрэгтэй л гэж боддог. Үр хөвгт бол тоглоом биш амьдралын. Тийм учраас амьдрал зохиоход ханаал зөв сонгож иж зөв сонгоод байсан бол амьдралд ямар нэгэн проблем гарахгүй гэж боддог байхгүй. Гой халамжтай сайхан хантай учирчхад тийм нэг стресстэй бодоод байхгүй би чинь яг тэгдэхгүй учраас надад бол шал өөр өнцгтэй би бол их тийм аз жаргалтай л байдаг. Би ерөөсөө хүүхдээ өсгөх чинь зовоогүй тэгэх чинь ч зовоогүй их л хаппи байдаг. Одоо ч хаппи байдаг байхгүй. Тэгэхээр их л халамжтай да. Тэгэл хоол хийхдээ ч гэсэн хэн завтаа хоол хийждэг, хэн тэгчдэг гэл ерөөсөө л юм байдаг болохоор надад бол аюу гоё байт шүү дээ. Би ийм үзэгтэй. Яг Марта агчтай бол яг адилхан санал нэг байна л да. Одоо жишээлбэл би нөгөө оюутан тэгээ бас ээж ахгүй юу. Тэгэхээр яг ийм хүмүүсийг хараад нийгмээс яг юу гэж хардаг вэ гэвэл хүчрэг эмэгтэй гэж хараад байдаг байхгүй юу. Тэгээ би заримдаа болохоор хүчрэг баймаргүй санагдаад идэв. Тэгээд энэ үгний эсрэг баймар санагдаад ингээл хүн болгон хараад өө ч ястай амар хүчрэг шүү ийм тийм гэл ингээл тийм мундаг шүү гэл тэр үгийн дааж явж чадахгүй ч юм шиг заримдаа уйлмаар ч юм шиг тийм тэгж санагдаад тэгэл тэр үг жоохон хэцүү санагдав. Тэгэхээр энийг үзэж байгаа хүмүүстээ хэлвэл заавал ийм хүчрэг байх гэж ингэж хичээгээд хэрэггүй уйлмаар уйлаарэ инээмэр инээгээрээ яг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр л байгаарэ гэж хэлээ. Тэгэхээр миний гаргаж ирсэн өнцгтэр яг миний зүгээс бодож байгаа бодол хэм бол аливаа хүчирхийллийн золиос нь тэгээ тэр хүчирхийлэлд өртсөн хохирогч нь яг ингэ судлаа үзэхээр юм жоохон боловсрал талаас их жоохон тутмагшилтай байснаас болдсон болов уу гэж боддог л доо. Яа тэгэхээр урьдсан сэргийлэх боломжтой тийм нөхцөлд орохгүй байх боломжтой хүчирхийллийн одоо хэлбэрүүд нь шүү дээ. Тэн дээр ингээд эмхтэн бараг ингээ өөрөө сайн дураар очиод тийм хүчрхийлэлд өртсөн байх магадлал өндөртэй байдаг л та. Жишээ нь тэгэхээр ингээ бодохоор эмэгтэйчүүд ялангуяа охтын боловсрал айгүй чухал юм шиг байгаа. Мэдсээр идэж үерхэж байхдаа юм уу ингээд гар хүрдэг ч юм уу эсвэл ингээ муухай үгээр дайрж давшилдаг, орилдог. Тийм байхад нь нөгөө ингээд тий болж чадахгүй ингээ одоо яг ингээд ирээдүгөө одоо төлөвлөх, төсөөлөх одоо юу чадвар дутсан ч юм уу те. Тэн дээр бас ингээ бодохоор ингээд гэр бүл төлөвлөлт гэж ингээ ярахаар боловсралтай холбоотой бол явчих жоохгүй. Ингээд ирээдүйг төлөвлөөд урьдчилж харах тийм одоо мэдлэг юу байхгүй ч гэдэм үү те. Тэгэхээр ингээд өөрөө яг тэр хүчирхийлэлд өртөх юмаа өөрөө ихнээс нь тавьсан байдаг ч юм уу те. Тэгээд дээрэс нь аливаа хүчирхийллийг шууд тасан зогсоох хэвээр эзэж төвчж даймжруулж болохгүй. Тэгэхэд манай эмэгтэйчүүд уучлна гэдэг уучлдаг гэж жоохон үнсэн таах хэрэгтэй. Тэгснэ би нөгөө нэг юм одоо юу гэдэг уужуу өгөөмөр сэтгэлтэй би бол хүнийг уучлж чаддаг хүн гэж өөрийгөө зөвтгөж улам өөрийгөө хүчирхийлэлд оруулаад идэг. Хүчирхийллийг улам одоо өөрөө дэврэгдэг гэх юм те тэрийг тасан зогсоож чадахгүй байсан. Тэгээд юм шиг санагддаг. Тэгээд дээрэс нь тийм яг нөгөө нэг хүчирхэг үр хөвгөдөд тижээд өсгөх ёстой, гэхдээ бас ажил хийх ёстой гэдэг нийгмээс ирж байгаа энэ дайралтан дээр стресстэд өөрөө яг ийм дайралтанд орж байгаа бол та үнэхээр тийм мундаг хүчтэй эмэгтэй хүн биш ээ тий. Та өөрөө нийгмээс ирж байгаа дайралтыг өөрлөгөө бий болгосон тий. Анхнаасаа л бүхнийг төлөвлөж чаддаг байсан бол хизээч тийм хүчирхийлэлд өртөхгүй. Магадгүй таны төрөний хэлдгэр тий. Би нөхрөө зөв сонгосон учраас өнөөдөр ямар нэгэн тийм стресст автахгүй нийгмээс ирж байгаа сөрөг юм
сэтгэлээр унахгүй маш аз жаргалтай хүчтэй байж чадаад байгаа байхгүй. Тэгэхээр хүчтэй эмэгтэй хүн гэж зовлонг төвчдөг, тэрийг туулж ард нь гардаг эмэгтэй хүн биш. Анханасаа л тийм зүйлд өөрийгөө оруулдаггүй тий стрессдэх тийм нөхцөл байдалд орохгүй байхыг л одоо хүчтэй эмэгтэй хүн болов гэж би хараад байгаа. Тэгэхээр хүчтэй эмэгтэй хүн гэж нөгөө өөрийгөө ерөөсөн андуурж бодож явж болохгүй эмэгтэй хүмүүс. Ямар нэгэн зүйл болохгүй байгаа бол хин нэгнээс эсвэл нийгмээс ямар нэгэн байдлаар дарамт мэдэрж байгаа бол хүүхэд гаргасныхаа төлөө тэрэн дээрээ стрессдж байгаа бол тий би хүүхдээ үсгэж чадахгүй юм ч гэдэг юм уу, намайг ажил хийхээр хүүхэдтэй болохоор ингээд нийгмээс тусгаарлаад байна, гадуурхаад байна ч гэдэг юм уу, ийм буруу бодолтой байж болохгүй тий. Энэ зүйлийг та өөртөө бий болгож байгаа учраас хэрвээ та одоо оройтсон тий нэгэнт оройтсон тий ийм шийдвэр гаргаад ингээд стресстэй юм явж байгаа бол ирээдүйд яг тантай адилхан нөхцөл байдалд орох боломжтой охин хүүхэдтэй хүн бол эртнээс хэлж явах хэрэгтэй, анхааруулж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр ялангуяа охтуудтай ээж болвол тий эмэгтэй хүнийг хүчтэй эмэгтэй хүн гэж энийг хэлнэ гэдэг тэр тайлбараа маш зөв хүүхэдтэй ойлгуулж хэлэх хэрэгтэй. Бас өөрийнхөө буруу бодож байгаа бол бодлоос өөрчлөх хэрэгтэй болов гэж хараад байгаа. Үерхэл гэдэг чинь амьдралын эхлэл байхгүй. Үерхэл нөхрөл зүгээр үерхчихсэн аа сууя гэж төлөвлөгөө үерхчихсэн хүүхэдтэй болчихд. Хүүхэдтэй болсон юм чинээс суучд. Тэгэхээр яг нэг бие биенийхээ цанг таниагүй тий. Тэгэхээр таньж тэр эмэгтэй хүн бид нэр өөрсдөө хүүхдэд төлөвлөх хэрэгтэй байхгүй. Яавал жирэмсэн болох. Бид нар чи мэдлэгтэй нөгөө эрхтөөний нөлөөнд орж жирэмсэн болох биш байхгүй тий. Энтэй 100% өдрөл эмэгтэй хүний л асуудал байхгүй юу? Тэрнээс урдсан сэргийлэх, жирэмслэлээс урдсан сэргийлэх талсан зогсох зөндөө олон боломжууд байхад баг энэ надаа нөгөө хүүхд ийцэн гэд баг тгийс учраас эмэгтэй хүмүүс амирх байдаг байхгүй үгүй ээ. Чи өөрөө л хүүхдтэй болсон байхгүй тий. Төлөвлөх хэрэгтэй. Хинээс хүүхдтэй болох, энэ хүнээс болох юм болох юм, битээр зогсож амьдрах юм хүмүүс надад ямар тэгээд суутлаа магадгүй ирэх чахта бүх цангийг гаргах хэрэгтэй, уурлаж үзэх хэрэгтэй, ажиллаж үзэх хэрэгтэй. Тэр болгонд хандлага нь ямар байна? Надад таарч чи өөрөө ч уурлаад үзэх хэрэгтэй. Бүх цан харагдаж гаргаж ээж нөгөө хүнээ танихгүй хайртай гэж бол суугаал. Тэгээд уучлсан гэж тийм 2 жилийн дараа нөгөө хүүхдээ салцсан. Хүүхд тохирчж байгаа. Тийм хэвчээ. Тэгэхээр октод багасаа л хүн болох багаас үл эмэгтэй хүүхэд байхасаа л боловсралтай байгаад нөгөөтгөө судлаад тий судлаа сууж байгаа хамгийн зөв. Гэтэ одоо бас нэг үе бодвол одоо бидний үе одоо ээж аваар нэлээ хаалттай байсан шүү дээ. Ер нь бол тий юм асууж болтгоо. Тэгээд одоо нөгөө нэг юу яагаад хүүхдэд одоо зодуулаа ч юм уу дээрлүүлээ тэрийг ээж авдаа хэлэнгүүт өөрөө дахиад зодуулдаг ээж авдаа зодуулдаг тийм л нэг юм биш үү гэдгээс очиж яах гэж хүү айл хүүхдээ бодсон ингэ зодчдаг тий бүхсэн дээр налгадаг ч юм уу. Тэгээ бид нар чи ер нь нэлээд тийм хаалттай аливаа зүйлийг яг өөрөөс нь бурууг нь хайдаг ч юм уу. Өөрөө 100% буруугүй байсан ч чи ийм нөхцөл байдалд орох юм чи хийсэн гээл за инүүлдэг ч юм уу тий. Нэлээд юм эцэг юм бид нартай харилцахтаа нэлээд хаалттай тийм үед байсан. Одоо л харьцангуй нээлттэй болж байна. Эцэг ихэд бас нөгөө хүүхэд өсгөх боловсролыг амар сайн олгож байна тий. Хүүхдээ ингэж харьцах хэрэгтэй, хүүхдтэйгээ ийм байх хэрэгтэй, хүүхдээ анхаарах хэрэгтэй, найз нэмшиг байх хэрэгтэй гэдэг зүйлийг одоо бүх эцэгчүүдээс асуул мэддүүлсэн шүү дээ. Наад захын нөгөө харилцаад байдаг болсон мөлий чөлөөтэй болсон. Тэгээ ер нь их чөлөөтэй болсон. Тийм болохоор одоо жинхэнэ нөгөө хүчтэй эмэгтэй хүмүүс чинь ер нь одоо бүр одоо бий болж эхлэх цаг нь ер нь тавигдсан байх гэж хараад байна тий. Тэгээд би ч нөгөө өдөр болгон сэтгүүл мэргэжилтэд тэгэл мэдээ оруулахаар өдөр болгон хүчирхийллийн мэдээ оруулдаг. Амар эмзэглөөштэй байдаг. Хүчирхийллийн тоо гэр бүлийн хүчирхийллийн тоо ерөөсө 100-аас бууж байгаа тохиолдол нэг ч байна. Өдөр болгон тий. Өдөр болгон цагдаа дээр ирж байгаа одоо мэдгдсэн бодлого шүү дээ. Хамгийн багадаа 120-оос 130-тай байдаг тогтмол. За тэгээд нөгөө нэг 5 дахь өдөр ч гэдэг юм уу тий. Амралтын өдөр баяр ёслолын үеэр маргааш нь дуудлага мэдээг харахаар хэд дахин өссөн байдаг, эрс өссөн байх юм. Тэгээд амар эмзэглээд идэг. Ер нь гэр бүлийн хүчирхийл дээр амар тийм миний нөгөө хамгийн эмзэг зүйл. Сасаал бүр ингээ уур үрдэг ч юм ингээд хүчирхийл гээл тэгэхээр бүр ингээд амар эмзэгшсэн юм тийм болсон. Тэгэхээр хүчтэй эмэгтэй хүмүүсийг бүтээхийн тулд тий охин бахаас нь тий өстө нөгөө нэг нандин наснаас нь эхэлж тулж харьцах хэрэгтэй байна гэдгийг бас манай ээжүүд за тэгээд аауд эцэгчүүд бүгдээрээ тий эмэгтэй дүүтэй одоо эрэгтэй хүмүүс тий ах нар эрэгтэй дүүнэр ихчтэй болол тий бүгдээрээ ингээд эмэгтэй хүмүүст эргэн тойрныхаа эмэгтэй хүмүүст хэлдэг тэднийг хүчрэх байлгадаг тэдний ингээд мэдлэг боловсролт нь анхаардаг тусалдаг байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ сэдв энэ төрөд одоо бидний ярилцах цаг дуусж байна. Тэгэхээр
За тэгэхээр 3 дахь сэдв рүү оръё. Манай даваа цэцэг ямар сэдвтэй ирсэн бэ? Яг энэ одоо 3 сарын 8-тайгаа холбооч нэг сэдв яриа гэж бодлоо. Энэ болохоор 3 сарын 8 гэхээр одоо сошиалор ч юм уу, нээс нөхдөс ч юм уу, яа нэг ганц цэцэг авчих юмсан ч юм уу тий. Ядаж нэг шоколад бариад ирэх байлгүүдээ ч юм уу нэг тийм амар анзааралтай байдаг. Харин энэ 3 сарын 8 гэдэг чинь эмэгтэйчүүдийн баяр гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр шүү гэдэг талаас нь ингээд эмэгтэйчүүд өөрөө сайн ойлгоосаа гэж бодож байна. Тэгээд ингээд жилийн 365 хоногийн нэг өдөрт нь л жаргаал бусад өдөрт нь ингээл зодуулж нүдүүлэл зовоод байвал хэцүү үстэй тий. Тэгэхээр 365 хоногт нь л бас жаргачмаар л шүү дээ тий. Энэ талаар ингээд Тэгэхээр дандаа жаргалтай байхын тулд энэ эрхийн хамгаалалтыг өдрөө зөв дугуур гэдэг мессеж өгөх гэдэг юм байна. Тэгэхгүй энэ стол нэг 3 өнцөг учраас би одоо тэсгүндлэн өнцөг гаргаж ирэх гэдэг байна. Тэртээ 3 сарын 8-ыг ер нь бүх эмэгтэйчид эрхийн хамгаалах өдөр гэж мэдж байгаа шүү дээ тий. Нэг энэ одоо өдрийн гол утга учирыг мэддэг л. Гэхдээ бас нэг баярлчмаар л шүү дээ. Нөгөө эмэгтэй хүн хадлаа ингээд гадна талтаа ингээд бэлэг сэлцтэй хэрэггүй гэж боддог хэрнээсээ нөхрийнхөө төрсөн өдрөөр ч гэсэн бэлэг амар санагддаг гэж. Эмэгтэй хүний цаанаасаа л нөгөө байглаасаа л нэг байдаг эмэгтэй хүний одоо генд нэг онцлог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа л нөгөө эмэгтэй хүн эрхлэхэл хэрэгтэй гэдэг. Тэр шиг явахтай тэгэл бэлгийн өвчин л эзтэй тий. Чин яаж нэг 3 сарын 8 эрхийн хамгаалж байгаа юм чинь миний харин одоо эрхийн хамгаалах өдөр юм бэ гэдэг юм. Тэгээд нэг шоколад бариад очихгүй одоо би бол тийж л бодож ирдэггүй яах. Угаасаа л эмэгтэй хүмүүс баярлдээ штэ. Тэгээд баярлах гэж л угаасаа төрсэн эмэгтэй хүн бас эмэгтэй хүн чинь бас эмэгтэй хүн болон тэр дандаа ээж хүн байна гэдэг маш их аз тий. Тийм бах чинь тэгээд тэр одоо нандан тэр одоо мундаг хүний чинь тэгээд танарт эрхлүүлээл байж л та. Тэгээд учиргүй нэг тий ганцхан өөрөө баярлчаад нөгөө эрэгтэй хүндээ ингээм амар стресс дарамт чөрлөд байгаад эмэгтэй хүмүүс хэцүүлэх халтай. Тэгэхгүй ингээд яг гоё эмэгтэй хүмүүс байж тэг гэр бүлийн харилцаанд амар гоё байдаг төвшөлтгууртай, ухаантай мунд одоо нэг хатаа ухаан гэж ярьдаг. Тийм их нэртэй болвол зүгээр дугаал бэлгийн өгөөл баярлуул. Тэгэхгүй ингээд яг эрэгтэй хүмүүсээс ингээд хаашаа та нар зүгээр эрхэн хамгаалаад талбай дээр очиж агсах хэрэгтэй байдал ингээд надаас бэлэг хараад байх ингээд тийм хүмүүс сошиалаар амар хэвээдсэн. Тэгэхээр яг штэл гэж хэлнэ. Бэлэг авах хэрэгтэй. Миний өнцөг болохоор нөгөө хүн ихийгээ баярлуулахын тулд өдөр болгон сэтгэлийн амар амгалан байдал гэдэг чинь тийм. Тэрнтэй яг хагаар нэг ер нь яг 3 сарын 8-нд нөхөр эхнэрээ баярлуулаад эрхийг хамгаалах өдөр гэж нэг бэлгэсэлт өгөхөөсөө илүү магадгүй 365 хоног эхнэрийнхээ сэтгэл санааг амар ойлгож ямар санаа зовоохгүй тийм. Нэг ядчил архиугаад утсаа салгаад алга болчихгүй эхнэрийнхээ сэтгэл зүг тайван байлгадаг. Энэ өөрөө гоё өдөр тутмын бэлэг юм болов уу гэж боддог. Би бол нэг тийм хэд материалд ирэхэд нэг тийм сонирхолтой бас биш. Тэгээ ер нь тийм өөрөө нэг тийм шунал талдаа биш. Ер нь тийм сэтгэл зүйн амар амгалан байдал гэдэг бол тэр ер нөхөр одоо үзэж байгаа эрчүүд маань тэрийг өгж байгаа. Өнөөдөр магадгүй хэд материалаар амар брэнд аваад өгч чадахгүй нөхрөө зөндөө байгаа те. Тэгтээ тэрэндээ сэтгэлээр гутраал ингээд ах шаардлагагүй заавал сошиал дээр ингээл хүүхнүүд тэгдэж тийм марж өглөө тэглээ инглээ гэж бүр хичээл даах шаардлагагүй тий. Тэгэхээр нөхөр бол өдөр тутам баярлуулж сэтгэлийн амар амгалан эдлүүлж ээж хайрлж ээж халамжилж байгаа нь илүү гой баяр юм болов тэгхэл хэрэгтэй. Тэрнээс зовоож байгаа л нөгөө чиний хэлсэн зовоож ийснэ гинт Мартин амигсаа бэлэг өгөөл нөгөө маргааш нь дахиж зовоогоолоо. Өнөөдөр зодохгүй өнгөрөө яах вэ гэж энэ бэлэг гэж байхгүй. Ерөөсөө тэр 365 хоног эрхийн хамгаалдаг эрхийн зөрчихгүй байжвэл бэлэг юм шиг л тий. Бэлэг гэдэг чинь өөрөө амар гой харьцангуй ойлголт шүү дээ. Тийм нэг хөтлөж авахаас нь бэлэг гэж юу болох нь вэ? Тийм гоё л байгаасаа гэж би бол уриалмаар байна. Тэрнээс нэг эмэгтэйчүүдтэй ч гэсэн айгүй гоё тэрийг гоё сэтгэл амар заавал тийм нөхөр тэрийг ч гэсэн нөхөртэй айгүй гоё ойлгох хэрэгтэй байхгүй. Магадгүй нөхөр ойлгохгүй ч магадгүй шүү дээ. Эрэгтэйчүүд ч айгүй хөрхөн шүү дээ тий. Яг нөгөө ингээд яг хоёр шиг байдаг ч яг үнэн багхгүй юу. Яг ингээд чимээг үхэн шиг ингээд ойлгуулад ахаар цааш өөрөө угаасаа ингээд айсанд ороод ирнэ. Тэгэхээр тэр шиг ингээд баг багаар хэлээ ойлгуулад ахаар угаасаа чиний нөгөө базахтаа ч холно биш байгаа тахгүй. Базаад байгаадаа ч холно ш. Энд чинь нөгөө магадгүй нөгөө хатан ухаанаар айгүй нөгөө амьдралаа нөгөө аз жаргалтай гэр бүл авч явах нөгөө хүчтэй эмэгтэй гэдэг чинь юу юм гэр бүлээ бүтэн элэг бүтэн амьдрахын тулд аз жаргалтай болгохын тулд нөхрөгч магадгүй хүмүүжүүлж явах те зөвлөж явах тэрэнд ингээл хахирлал ингээд авахгүйгээр өөрөө бодчихвол нөхөр төрхөө нэг уурлаад авах биш те тэрэндээ арга барилаа би яаж өөртөө ингэх үү яаж тэрийг ойлгох уу гэдэг амьдралын явцад
нөхрөөгөө ингээл хөргөн чиглүүлээл ингээд тэгээд ахын зүг юм болов уу гэж боддог. Тэгтээ мэдээж бэлэг өгөөрэй гэж хэлээ. Тэгээд тэглээгээд би сэтгэл амар байгаа юм чинь те бэлэг өгөхгүй байгаа тэгэл бас. Энэ 50 амгалан л байх юм аа. Тэгээд тайван л байх шиг байдаг шүү дээ. Дотор төмс шиг гэдэг төлтөө төмс гэ. Нөгөө 3 сарын 8 гэж яг нөгөө бэлэг энтер гэсэн чинь надад нэг багаас л одоо ингээ манай гэр бүл нэг уламжилсан нэг юм байдаг аахгүй. Тэр санаанд орчлоо. Манай ээж чинь ер нь их ажил гэхээс илүү нөгөө хүүхдүүдэд 2 охиноо өсгдөг. Болохоор ингээд нөгөө холын тээвэр мэрч явцдаг. Ер нь багаан амьдрал ер нь тийм байсан. Тэгэнгүүт ягаад ч 3 сарын 8 болго манай аав гэртээ байж идэг. Байж таардаг гэсэн. Тэгээд 3 сарын 8-нд ингээ өглөөс ирэнгүүт ээж унтчихилээдэг. Тэнгүүт аав өглөө хоол хийж өгдөг тийм. Цай чанаад тэгээд одоо яг ямар хоол идхийг асуугаад ээжтэй ирээс тэгээ ингээд дуртай хоолыг хийж өгөөд бит хоёр чинь хүл мүл барих те. Тэгээ би чинь нөгөө ээжрээ баян усаа сануулдаг жоохон хүмүүс. Тэнгүүд ээж тэр өдөр юу ч хийхгүй. Ингээд ширээн дээрээ идэж уух юм ингээд чихэр мэхэр нөгөө аав чинь бас бэлэг мэлэг өгөө шүү дээ. Тэрийг нь тавьчаал тэгэл зурагт үзүүл үзэл эсвэл нэг ганц нэг эмэгтэйнээс нэрдэг ч юм уу хүзэр тоглоод тэгээ ээж ерөөсөө тэр өдөр юу ч хийдэггүй байсан. Тэгээд бүх юмыг миний үсийг хүртэл самнан тэгээд ерөөсөө тэр гэрт ээж өдөрт юу хийдэг вэ тэрийг бүгдийг нь хийдэг байсан. Дээрээс нь би ингээ бодсож 3 сарын 8 чинь надтай амар холбоотой баяр шүү дээ. Нөгөө би ч өөрөө Марта. Тэгэнгүүтээ өөр чинь үгүй 2 сар төрсөн ирнээсээ 3 сарын 8-нд нэрээ авч исэн. Энийг шинэ 2 сарын дундуур төрчөөд нэргүй явсараагаад аав байхгүй л байсан юм лээ л дээ. Тэгээ аавар нэр хөдлөх гээд. Тэгсэн чинь аав ирэнгүүтээ будаан чигшнэ гээд. Тэгээд яг 3 сарын 8-нд нөгөө ах トゥ нэр нь бөөнөрө цугалцсан байж байгаа будаан чигсэн чинь. Яа тийм март гэл хийчихээл маа нэг хамаатны тоглоол бичээ ийцэн нөгөө нэр нь будаанаас гарч ирж таараад. Тэр 3 сарын 8-тай холбоотой юм гоё дурсамжууд байдаг. Тэгээд нөгөө эмэгтэй хүн болохоор тэр 3 сарын 8-ыг бас амар хүлээдэг. Тэгэл цагаан сар төрсөн өдөр 3 сарын 8 гэдэг энэ гурван баярыг юм би амар тоглож хүлээдэг юм шүү дээ бодожсэн чинь. Хоёрт магадгүй бас эмэгтэйч тэрхэн болох өдөртэй холбоотой гоё дурсамж юу. 3 сарын 8 гэхээр нөгөө яалтчгүй яг ээж бодогдоод идэх тийм. Яалтчгүй нэг ээжигээ баярлуулчих юмсан ч юм уу. Би нөгөө нэг юу ахгүй юу. Би ч гэлтгүй юм хүмүүс л тийм бахалтай ээж аавдаа нэг хайртай мэртэй гэж хэлж чадахгүй тий. 10 жил мэл байхдаа 3 сарын 8-наар ээжтэйгээ хамт байгаа юмнээсээ бүр баярын мэд ч хэлж чадахгүй. Ингээл явж гот ээж дандаа надад энэ тэндээс ингээд шоколад ч юм уу ингээл гоё юм гаргаж өгвөл за баярлаа гэж авчаал эргүүлэл буцаал баярын мэд гэлчгээд юм болохгүй юу гэж тий. Ерөөсө тэгж хэлж чаддгүй байсан. Тэгээд ерөн ээжтэй хэлж байгаарэ гэж хэлмээр юм за. Яхав тий. Нөгөө гурван хайртайгаас илүү боломжтой бүх үедээ 3 өнцөг гэсэн чи би бас энэ дэр чамтай яг би яг 3 сарын 8 гэхээр бас ээжтэй дандаа 2 ээжтэй ирэхэд яг бүр нэг тийм яста бэлэг өгж баярлуулах яста шүү. Бэлэг заавал өгөх ёстой шүү. Яг хоо 3 сарын 8 биш байнга л ирэхэд баяр болгоно л тайлбарлуулж юм өгдөг л дөө. Баярлуулах хамгийн ач холбогдол 3 сарын 8 байдаг. Тэгэл заавал яг өөрийгөө бодохоос илүү яг ээжигээ боддог юм бэлээ хүн. Тэгэл ээжигээ бодоод өөрөө баярлахаас илүү яг ээжигээ бодож ээжигээ баярлуулдаг л юм байна. Тэр эмэгтэй хүн ялангуяа тэг нэг ээж болчоор ээжтэй бүр их хайртай болчдаг. Тэгэл юм болгон дээр ингээл ээжигээ боддог. Хэрвээ манай ээж байсан бол энэний оронд яах байсан бол ч гэдэг юм уу тэг ингээл боддог. Тэгэл хүмүүд яг охиныхоо өмнө хүлээж байгаа хариуцлага өгч тэг ээж байсан бол надад яг ингэж хандах байсан. Ингэх байсандаа гэж нөгөө хүүхдтэйгээ яг тэгж харьцдаг ч юм уу тэг. Тэр ээжүүд бол уусаа. Тэгэхээр нөгөө охтын хүмүүжлэлд нөгөө ээж чинь маш их хөлгөр дураал үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө ээжүүд яг нөгөө охтуудынхаа хажууд тэгээ буруу зуршил тий ядчил битээ охтуудаа магадгүй тамхинд орж бол тамхитыг татчихсан өөрөө татчихлахгүй байхгүй тий өөрөө эртээ согтуу орж болохгүй байхгүй тий магадгүй бид нар чинь найз нөхдөд ууж идэх үе гарсан ч хүүхдтэй согтуу харагдана гэдэг бол маш буруу тийм учраас бид нар нөгөө охтуудаагаа л хүмүүжүүлээд эргээд нөгөө их хүн болоход л бэлтгэх хэрэгтэй байхгүй. Бид нар чинь л нөгөө нэг эмэгтэйчүүд болон ээжүүд болох учраас тий магадгүй бид нар нөгөө ээжээсээ зөв ээж нь зөв хүн болохоор охин зөв хүн бол тий. Тэгээс нөгөө нэг солонгосын драмагаас тэ авах юм алга нэг хог гараад ийн байна гэж хүмүүс тэгээд дээ шүү дээ. Тэрнээс би бас ингээ анзаард юм аа. Нэг авах юм байна. Тэр нь болохоор эцэг эхчүүд ерөөсөө хүүхдийнхээ хажууд хэрэлддэг юм байна. Одоо ингээл хэрэлдэх шалтгаан гарлаа гэж тод миний ах өрөөлөөгөө орчий гэл тэгж байгаа л хэрэлддэг тийм. Тэр нас амар зүв яг юу харан тэрийгэл дуурайдаг болохоор ядчил хүүхдүүдийнхээ хажууд бити хэрэлдэж тий. Тэгжэл бас. Тийм уусаа хүүхд чинь нэг юм сурахтаа замархайг нэг талны тусгал шиг тий усны долгион шиг тэр усыг голдон чулуу хийжүүл захраг уяас долгиолдүүлээ тэрэн шиг тий
Тийм байдаг учраас хүн болгон ер нь хариуцлагатай байгаад хүүхдүүдийнхээ хажууд үг үйлдэлээ төвчдөг, хяндаг байх хэрэгтэй юм байна гэдэг бид гурийн дундаас нэг санаа гарлаа. Нэг юм дээр яг санаа нэгдлээ. Гурван өөр өнцөг биш тий. Нэг л өнцөг юм тойрог гарч ирлээ. За тэгэхээр урилга хүлээж авч нэвтрүүлэгт оролцсон та хоёрт баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн контент маш өөр өгөөжтэй. Дээрэс нь баярын дугаар байлаа. Тэгэхээр 3 сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна гэхэд Монголын мянган эмэгтэйчүүдтэй эрүүл энх аз жаргалтай байж мөн одоо бүгдээрийнх нь нүдэнд гэрэл гэгээ одоо цацарсан те өөрийнхоороо эрх дураараа аз жаргалтай эмэгтэй хүн байхыг хүсээрөө ингээд тооёртаа бас энэхүү баяраараа те сайхан баярлаарай гэж хэлээ. Баярлалаа. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. За.